Өдрийн мэнд дурсамж таараатай. Та бүхэнтэйгээ 9 сарын төлөв байдлын мэргээг хэлж өгөхөд бэлэн болсон байна. Би 3 карт сонгосон. 1-р карт, 2-р карт, 3-р карт. Та бүхэн 3 картаас өөрт хамгийн их татагдж буй картаа сонгоод тухайн группээ хүлээн авсараа. Та 1-р бүлийг сонсон хүмүүс маань уншлагандаа тавтаймаар л сая хөзрөө хойлоо сонгоод гаргаад ирсэн байна. Эхний нэг маань болохоор ажил, карьер, сургууль, хоёр дахь нэг маань болохоор хөв хүний талаас илүү их хэрэгтэй мэдээллүүдийг гаргаад ирсэн байна. Тэгээд 1-р бүлгийг маань сонгосон гол хөдөр болохоор Ace of Pentacles гарсан байна. За, уншлага эхлүүлцгээе. Тэгээ хамгийн ихэнд болохоор ажлаас эхэлцгээе. Ажлын маань Three of Pentacles хамгийн ихэнд сая гарч ирсэн. За, Three of Pentacles маань 9 сард та бүхэн бусад саруудаагаа бодоход арай илүү багаар ажиллах, хамт олонтой харилцах, олон нийтэд харилцах ажил илүү түлхүү гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр энэ тал дээрээ арай илүү сайн ойлголцох, туршлагаа хуваалцах ч гэдэм үү, бусдтай ингээд нэг нийтэж харилцах тал илүү их түлхүү гарч ирэхээр харагдаж байна. За тэгээд энэн дээр маань магадгүй түлхүүр хөдөр маань бас гарч ирж байгаа баха. Ace of Pentacles маань ингээд гол хөдөр маань сургуулиулан ажил дээр түлхэж зөхөөр энэ нэг юм баг хамталны ажил дээр маань магадгүй түлхэж зөхөөр гарч ирсэн баг. Ace of Pentacles чинь илүү их шинэ боломж шинэ эхлэл тэгээ санхүү сургалт ч гэдэм үү энэ сургалт энэ зүйлүүд шинэ орлого, шинэ төсөл, шинэ боломж шинэ зам зэргийг нэгдэж гарч ирж байгааг илтгэсэн хөдөр өгдөг. Тэгээд дараас нь болохоор яг энэ Chariot хөдөр гарч ирсэн ч гэсэн бас яг юм уялдаатай санагдчихэв. Ерөөсөө бити бууж өг саадыг бол давах, зорилготой хүрэх ахиц гарна энэ бүхэнд чинь ингээд түлхэж зөхөөр гарч ирсэн хөдөр байна. За тэгээд доош харсан хөдрүүд маань болохоор саний язгаар сар гэдэг шиг буруу харсан Temperance хөдөр байна. За буруу харсан Temperance хөдөр маань та бүхнийг 9 сарда цагийн менежментгүй цаг төлөвлөлт жоохон дутуугаас болоод хит их ачаалал үүрэх За зарим үедээ ингээд жоохон сул ингээд задгаа ингээд сул байсан бол яг тэрнийхээ эсрэгээр зарим үеуд нь хит их ачаал авч ажиллахыг магадгүй гэдгийг сануулж байна. Тэгэхээр аль болох цагийн менежменттэй ажил сургуулийнхаа амьдралынхаа тэнцвэрийг олохыг сануулж байна. За тэргээд Three of Wands гарч ирж байна. За 9 сард магадгүй та бүхэн маань нэг юм ирээдүгээ төлөвлөхөд ч гэдэм үү, ирээдүгээ зарим үед ингээд ирээдүйнхээ талаар бодох, тодорхойлох үед жоохон юм тодорхойлж болохгүй нэг юм жоохон юм хэцүү. Нэг миний зорилго ирээдүй ингээд бодохоор айгүй юм хол санагдах ч гэдэм үү, эсвэл ингээд жоохон төөрөгдөх. За тэгээд нэг юм гутарч магадгүй. Тийм мэдрэмж авч магадгүй харагдаж байна. Тэгээд Five of Pentacles хөдөр маань бас буруу гараад ирсэн байна. Тэгэхээр 9 сард та бүхэн маань санхүүгийн тал дээр жоохон анхаарсан дээр гэдгийг сануулж байна. Орлого маань жоохон дутах санхүүгийн дарамтанд орж болзошгүй. Тэгээд хүндрэлтэй санхүүгийн хувьд жоохон хүндрэлтэй сар жоохон өнгөрч магадгүй. Тэгэхээр та бүхэн маань аль болох хянамгаа дийл сул зардлахаар аль болох гарахгүй 9 сарынхаа хугацаанд ер нь жоохон хэмнэлттэй байсан зүг гэж зөвлөж байна. Тэгээд ерөнхий ингээд бүгд ингээ харахаар 9 сар бол таны хувьд бол шинийг эхлүүлэх, урагшлах бусад хүмүүстэй ойлголцох эдгээр талууд дээр бол боломжоор дүүрэн тийм сар байна. Жоохон тэнцвэр алдагдах санхүүгийн тал дээр ажил амьдралын хит ингээ тэнцвэргүй байдал ч гэдэм үү. За ирээдүйдээ хит төвлөрч чадахгүй байх гэсэн ийм 3 тал дээр жоохон анхаарах хэрэгтэй санагдлаа. За ингээд хүүхний хөгжил анхаарах зүйлсээ харцгаая. За 9 сард энэ Ten of Swords гарсан байна. Тэгээ хажууд нь бас буруу гараад ирсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ бүлийг сонгосон хүмүүс маань өнгөрснөөс одоо хүртэл ингээ авч явж байгаа ингээ юм тээж байгаа бусад хүмүүсээс авсан нэг юм сэтгэлийн шарах, гомдол ар нуруунаасаа авсан цохилт гэх юм уу. Иймэрхүү зүйлүүдээсээ ерөөсөө ингээ салах цаг нь ирсэн байна. Энэ бүх зүйлийг ингээ ардаа орхих үе эхэлсэн байна гэдгийг сануулж байна 9 сард. Өөрийгөө ингээд чөлөөлөх тэр их гомдол тэр шаналлаас ингээд эдгэх цаг нь ирсэн байна. Тэгээд
та бүхэн маань 9 сартаа бол эдгээр одоо тэр их шаналлалт энэ зүйлүүдээс бол ингээд бүрэн биш юм а гэхэд ер нь бол ангижрах ёстой гэдгээ толгойд те ухаандаа ингээд бодол чинь ингээд орж ирэхээр тэгээд үйлдэл хийхээр те ингээд гол үзэр маань бас үйлдэл хийхээр бас харагдаж байна. Тэгээд өөрчлөлт одоо шин зүйлээс одоо битгий айгаарай. Ер нь бол ингээд өөрчлөлт гэдэг зүйл бол эхэндээ мэдхгүй байх үед хэцүү байдаг ч гэсэн цаашлаад тэр зүйлийг хийснээр танд илүү их өөр өгөөж танд илүү их боломжийг нээдэг шүү гэдгийг битгий мартаарай. За тэгээд Ten of Pentacles хөдөр маань буруу хараад гараад ирсэн байна. Энэ хөдрийн маань магадгүй та бүхэнд анхааруулах одоо зүйл нь хэд бусдын хүлээлтээс болж одоо өөрийгөө битгий золиослоорой. Бусад хүмүүс, найз нөхөд, гэр бүл те эдгээр хүмүүсийн бодол бол одоо танд ийм дарамт шахалт те өгөөд байгаа өгч болзошгүй те харагдаж байна. Эдгээр хүмүүсийн нөлөөгөөр та битгий зорилгоосоо ухраарай те. Таны амьдрал бол зөвхөн таних гэдгийг битгий мартаарай. Дээрээс нь та өөрөө бас давхар бусад хүмүүст хит их том хүлээлт те бас битгий тавьж өөрөөгөө битгий тэгж ингээд шархлаарай гэдэг юм уу те хит их хүлээлтээс одоо том хүлээлт тавиа тэр хүлээлтээсээ ингээд юм дутуу мэдрэмж авч болзошгүй харагдаж байна. За тэгээд дахиад нөгөө Temperance өдөр маань яг харахгүй дахиад энд гараад ирсэн. Тэгэхээр ерөөсөө л та ажилч тэр хувийн дээрэж тэр балансаа аягүй сайн олох хэрэгтэй байна. Сэтгэл санааны хувьд одоо хит их одоо зарим үед ингээд өөрийгөө задгаа тавиад те ингээд амраад идэг. Тэгэнгүүтээ гинт тэрийг нөхөд хит их ажиллах ч гэдэг юм уу те. Энэ зүйл дээрээ жоохон анхаарахгүй бол ажил амьдралын тал дээр жоохон доголдолч гэх юм уу зүйл гарахаар харагдаж байна. За тэгээд Seven of Cups доош хараад гараад ирсэн байгаа маань хит одоо бити их төсөөлсөн те хит их тийм хийсвэр мөрөөдөх тийм зүйлсээс ингээд аль болох өөрийгөө хол ялгаарай. Бодит зүйл дээр илүү их төвлөрөөрэй. Тэгээд хит их одоо юу гэдгийг олон зүйлс бас төөрөх, сатаарах тийм зүйл бас энэ 9 сард гарч магадгүй. Тэгэхээр аль болох одоо сэтгэл зүрхээ дагаад сонголтоо цөөлөөд тэрнээсээ ингээд цааш нь юу ягаарай. Шийдвэрээ сэтгэл зүрх дээрээ одоо төвлөрч сонголтоо хийгээрэй. За тэгээд одоо бүгдээрээ 7 хоногийнхоо 7 хоногоор нь хөдөр сонгож авцгаая. За 1-р 7 хоног. Хоёрдугаар 7 хоног. Гуравдугаар 7 хоног. За тэгээд ингээд 4-7 хоногийнхаа өдрийг цуглаад авчлаа. За 4-7 хоногийн маань хазар гараад ирлээ. 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3, 4-р 7 хоног гэдэг. За эдээс яг л нөгөө нэг сэтгэлийн шарах те сэтгэл санааны нэг юм эмзэг гомдол эргэлзээ маань дахиад яг энэ эхний 7 хоногт ирлийг харагдаж байна л та. Тэгэхээр ерөөсөө эхний 7 хоногт яах хэрэгтэй гэхэлэр сэтгэл хөдлөлөөр одоо шийдвэр гаргахаас одоо зайлсхийх те аль болох ингээд толгоо тэрхээрээ ухаалаг байдлаар сонголт шийдвэрээ гаргах хэрэгтэй байна. Хит одоо ингээд сэтгэл хөдлөл одоо санаандаа ингээд өөрийгөө бити их одоо юу ягаарай. Өдөртүүлээрэй. За 2-р 7 хоногт маань болохоор Justice өдөр гарч ирсэн байна. Тэгэхээр магадгүй сонсож байгаа хүмүүс донд нэг юм албан ёсны тийм нэг бичиг баримттай холбоотой зүйл бас хөөцөлдөх магадлал бас 2-р 7 хоногт гарч иж магадгүй. Хэрвээ тийм бол анхаарах зүйл нь болохоор тий бичиг баримтаа сайн бүрдүүлэх хэрэгтэй, тий сайн хянамгаа авах хэрэгтэй гэдэг юм уу. Дээрээс нь хүн хоорондын харилцаан дээр магадгүй та бүхэн маань илүү шудраг тий илүү илэн далангуй нээлттэй байхыг бас анхааруулж байна. За 3-р 7 хоногт болохоор Age of Wands буруу хараад гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөхдөө жоохон хэрвээ ямар нэгэн зүйлийн хариу ч гэдэг юм уу тийм мэдээлэл жоохон удаашрах, хариу хүлээж байгаа бол тэр нь жоохон хүлээгдэх ч гэдэг юм уу. Жоохон нэг юм удаашралтай 3-р 7 хоног маань та бүхний хувьд жоохон юм удаашралтай гацсан тийм мэдрэмжтэй 7 хоног өнгөрч магадгүй. Тэгэхээр ерөөсөө яарч шийдвэр гаргах хэрэг байхгүй.
те төвчээртэй хүлээгээд ийм төвчээртэй хүлээх 7 хоног. 3 дугаар 7 хоног манайх нэ. За тэгэнгүүт 4 дугаар 7 хоног маань болохоор Three of Wands. За нөгөө нэг сая энэ ажлын юм дээрс Three of Wands маань 3 араад гараад ирсэн байсан. Өдөр маань одоо энд 100 гараад ирсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг тэгэхээр юу гэсэн үг гэхээр та айлуу шэний 4 дугаар 7 хоног гэхэд те ирээдүгөө томоор харах төлөвлөгөө те гаргах үе чинь одоо ингээд эхэлсэн байна. Ирээдүгөө томоор сэтг те зөвхөн өнөө маргаашаа гэхгүйгээр ирээдүгөө төлөвлөх те суралцах гадаад мадаад те явж суралцах бол алсах явах ирээдүгөө байгаа бол тэр талаараа жоохон бодож төлөвлөгөө гаргах үе чинь энэ 4 сарын сүүлийн 7 хоногт гарч ирэх нэ. Тэгэхээр ерөөсөө анхаарах зүйл маань зөвхөн өнөөдөртөө өнөө маргаашаа тийм ойрын зүйл гэхээсээ илүү хол ирээдүг ингээд харж эхлэх цаг нь ирсэн байна. Дээрээс нь холын ирээдүйдээ ингээд хөрөнгө оруулах суралцах одоо тэгээд мэдлэгээ дээшлүүлэх зүйл төр бити ингээд өөрөөсөө харамлаарай гэдэг бас мессежийг танд өгч байна. За ингээд 9 сарын төлөв байдлын мэрэг маань ингээд дуслаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та. 2 дугаар бүлгийн маань уучлах эхлээд бэлэн болсон байна. Бүгдээрээ гол карта харцгаая. Wheel of Fortune байна. Тэгэхээр ерөөсөө 9 дугаар сард маань 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань их хаттай байхаар харагдаж байна энэ картаасаа. За тэгээд би зүүн талд болохоор та бүхний ажил карьер, сурлага дээр гарах зүйлсийг баруун гар талд болохоор та бүхний хувь хүн тал дээр илүү ажилласан хөзрүүдийг гаргаж тавьсан. За ажилласаа эхлэе. Queen of Pentacles хөзөр маань гарсан байна. Тэгэхээр ер нь бол 9 сар та бүхэн маань цанхүү болон цаг зав, эрч энерги, эрч хүч энерги ер нь бол юм зөв хуваарлахад жоохон хүндрэл гарч магадгүй. Дээрээс нь ажил болон сургууль дээрээ жоохон өөртөө итгэлгүй байдал, дээрээс нь нэг юм бусдаас жоохон хамааралтай мэдрэмж авах гэдэг магадгүй харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө энэ картыг бүгдээрээ тэнцвэржүүлэхийн тулд та бүхэн маань санхүү дээрээс нь цагийн зохион байгуулалт, дээрээс нь өөртөө итгэх итгэлч гэдэг юм уу, дээрээс нь хэд бусдын бодолд бас анхаарал өгөхгүй байх тал дээр анхааруул та бүхэн маань энэ картыг тэнцвэржүүлж чадах нэ. За дээрээс нь Ace of Wands хөзөр маань бас доошоо гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол ийм танд орж ирсэн сард орж ирсэн энэ шин санаа, шин боломж гэдэг юм уу энийг нэг юм айдсаасаа болоод эсвэл нэг юм хит одоо тоохгүйгээр ингээд өнгөрөөчж магадгүй харагдаж байна. Туршиж үзэхээс айдаг ч гэдэг юм уу эсвэл нэг юм энэ боломжоо нэг тийм ашиглаж чадахгүй байх үү гэдэг дээр санаа зовж байна. Тэгэхээр ер нь бол энэ боломжийг бол ер нь ашиглавал та бүхэнд ингээд хажуудах өдрүүдээс ч гэсэн харахад бол энэ боломжийг бити алдаарай. 9 сард гарч ирэх танд нэг юм боломжийн санааг ер нь цааш нь хөгжүүлээд авбал танд ирээдүйд айгүй хэрэгтэй байхаар харагдаж байна. Дээрээс нь Six of Wands хөзөр маань дэше гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань 9 сард их ололт амжилтаар дүүрэн тэгээ бусдаар нэг юм хүлээн зөвшөөрөгдсөн айгүй юм нэр хүндтэй тийм сар бас байхаар байна. Тэгээд Eight of Wands гарч ирсэн байна. Та бүхэнд маань ямар нэгэн ажлын ярилцлагын хариуч гэдэг юм уу нэг мэдээ хүлээж байгаа хүмүүст маань энэ 9 сард бол хариу нь маш хурдан одоо тань дээр ирэхээр харагдаж байна. За тэгээд High Priest гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань сургууль дээрээ бол багшийнхаа ажил дээрээ бол одоо ингээд менежер ч гэдэг юм уу өөрөөсөө дээд хаталтан тушаалтай хүмүүсийнхаа ийм заавар зөвлөмжийг сайн авсан. Тэрийг ингээд өөртөө илүү сайн ашигласан сар болохоор байна. Тэрийг ч гэсэн ингээд хүмүүсээс авсан энэ зөвлөмж зааврыг бас их сайн ашиглаж чадвал өөртөө тэрийг тусгаж аваа сайн ажиллаж чадах юм бол энэ 9 сард бас тэрийгээ дагаад айгүй хахад дэвшилтэй дээрээс нь айгүй нэр хүндөсгөр шиг юм уу харагдаж байна. За тэгэхээр ерөөсөө 9 сард маань та бүхэн маань энэ шинэ боломжийг бити алдаарай тийм үү. Энэ шинэ боломжийг магадгүй ингээд өөр дээрээ тусгаж аваад дан ганц одоо юу гэдэг энэ үнэхээр ингээд өөрөө хэрэгжүүлэхэд хэцүү санагдчихвэл бусад хүмүүсээс өөрөөсөө арай илүү одоо нэг юм заавар зөвлөмжийг нь авч болох үс хүмүүсээсээ заавар зөвлөмжөө аваад тэгээд цаашаа хэрэгжүүлж чадах юм бол энэ зүйл маань та бүхэнд ингээд урт хугацааны ирээдүйд ингээд бас танд ингээд нэр хүндийг дээрэс нь юм боломж болцоог нээж өгөхөр харагдаж байна. Тэгэхээр ингээд хурдтай ч одоо айгу хөгжөөд явчихаар харагдаж байна. Тэгэхээр ер нь 9 сар маань та бүхний хувьд ажил дээр бол их завгүй их юм шинийг ирэлхийлсэн, шин зүйлийг их туршиж мэдсэн, бусдаас заавар зөвлөмж бас их авсан ер нь нэг тийм сар харагдаж байна. За, ийшээгээ одоо бүгдээрээ хувь хүний хөгжил болон 9 сард анхаарах зүйл дээр төвлөрч харцгаая. За, тэгэнгүүт мөн өдөр гараад ирсэн байна. Тэгэхээр ер нь мөн өдөр маань одоо дотоод айдас, эргэлзээ, нэг юм мэдрэмжийн
одоо төөрөлч гэх юм уу бодлааныг бол ер нь бол илэрхийлдэг. Тэгэхээр 9 сар та бүхэн маань жоохон юм айцтайгаа ер нь бол нүр тулах юм зоригтой байх юм бол айгүй хурдан даваад гарна. Дээрээс нь давхар хүмүүсийн нэг юм таньж мэдээгүй та өөрөө арай өөрөөр харж исэн хүн чинь тийм үү таныг ингээд нэг юм та ингээд нэг тэр хүмүүсийн нууцуудыг мэдчих тийм үү эсвэл та бусад хүмүүсийг арай өөрөөр үнэлж ийсэн байна гэдгээ бас олж мэдэх магадлалтай хүмүүсийн одоо нэг үнэнг мэдэх магадлалтай харагдаж байна. Тэнгүүд энэ бас ингээд таавар өдөр гараад ирсэн. Мөн таавар 2 өдөр маяг ингээд ер нь бол хооронд нь уялдуулж үзэх юм бол ер нь бол нэг юм хуучин бодол те нэг юм хүлээлт тэгээд нэг юм буруу ойлголт магадгүй задрах. Тэгээд нэг юм шин үнэнтэй нүүр тулах ч гэдэм үү шинэ үнэн таны мдээгүй зүйлс ингээд гарч ирэх магадлалтай. Дээрээс нь хүүхэн тал дээрээ болохоор таавар хөзөр маань нэг юм гинтийн өөрчлөлттэй тэгээд нэг юм сэтгэл зүйн талаас магадгүй цочролч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг бас бэлэгддэг. Тэгэхээр таавал ерөөсөө юм шинэ өөрчлөлт таныг ер нь комфорт зоноос ч л ер нь бол гарах гад бас нэг юм үйл явц бас явагдаж магадгүй. Тэгэхээр та ерөөсөө тэр зүйлээс өөрчлөлтөөс ерөөсөө бити агаарай. Энэ зүйл болж ийж та илүү их зүйлийг одоо хүртэн илүү их сайн сайхан руу одоо ингээд нэг алхам ч гэсэн ойрч байгаа гэдгийг бас бодоод санаад ерөөсөө бити ингээд өөрчлөлтөөс шинжилээс бити агаарай. За тэгэнгүүт энэ болохоор page of wands гарч ирсэн байна. Тэгэхээр хүүхний тал дээр айгүй их тийм ирч хүчтэй айгүй юм сониуч дээрээс нэг юм туршлага хоригдлуулах хүсэл одоо энийг чимээр тэрийг чимээр нэг юм хүсэл айгүй байхаар харагдаж байна. 9 сард өөрийгөө тэгээд дээрээс нь илэрхийлэх тал дээр бас ингээд анхаарах хэрэгтэй. Ур чадвараа хөгжүүлэх ч гэдэм үү өөр дээр ингээд нэг юм шин зүйл сурах одоо сургалт мургалтанд суудаг ч гэдэм үү энэ зүйл дээр бас айгүй нээлттэй сар байна. За тэгэнгүүт энэ болохоор 5 of swords гарч ирсэн байна. Тэгэхээр бусадтай хит хүтэн хандах вэ? Хит одоо хүмүүст ингээд хатуу үг хүллэг хийх вэ? Маргалдах вэ? Тийм зүйлээс ер нь бол зайс хийвэлэх зүгээр. Яагаад гэвэл та магадгүй дараа нь өөрөө тэр үгэндээ хэлсэн үгэндээ тэр хүнд хандсан хандлаганда та өөрөө дараа нь харамсаж магадгүй. Тийм болохоор ерөөсөө нэг юм харилцаан дээр энэ маргаан дээр зүгээрсээ нэг юм ялсан мэдрэмж авах юм шиг ингээд ялсан мэдрэмж авах боловч та тэр ялсан мэдрэмжээс илүүтэйгээр энэ хүмүүстэй харилцаагаа илүү ингээд урт хугацаанд авч үлдэх нь танд илүү одоо хэрэгтэй зүйл гэдгийг санаарай. Тэгэхээр ерөөсөө маргаанаас айл болох зайс хийх хэрэгтэй байх нэ. За тэгээд world төзөр гарч ирсэн. Доошоо хараад. Тэгэхээр ерөөсөө энэ 9 сард бол таны нэг амьдралын нэг юм мөрчлөг дуусч байгаа гэж бодоод тийм үү дутуу үлдээсэн сэтгэлийн шаргач гэдэг юм уу дээрээс нь нэг юм ажилч гэдэг юм уу ийм зүйлүүдээ ер нь бол ийм дуусгах хэрэгтэй. Эхлүүлсэн бол дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд дараа нь бөөгнөрчхөрөө танд бас жоохон хэцүү байдалд таныг оруулна. За тэгэхээр ер нь бол ингээд хүүхний тал дээр ер нь бол ингээд ажиллах юм бол 9 сар бол юм альва зүйлийн нэг юм төгсгөлийг хийгээд төгсгөл ингээд болж байна. Тэгэхээр төгсгөл ирж байна гэдэг чинь цаашлаа шин зүйл эхлэхэд одоо бэлэн болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та ингээд шин зүйлд бас ингээд бэлэн болоход өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байх нь байна. Сэтгэл санааны хувьд ч бие махбодын хувьд ч шинэ зүйл рүү, шинэ эхлэл рүү ороход өөрийгөө ингээд бэлтгэх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр ер нь бол юм дуусгаагүй зүйлсээ хоош тавьбал дараа нь ингээд улам ингээд ачаанах овоороод улам хүндрээд тэрнээсээ болоод улам стресстэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлс гарах учраас аль болох цагийн зохицуулалттайгаар хит одоо өөрийгөө дадгаа тавихгүйгээр хит бас нухахгүйгээр багаар урагшлаад баг багаар ингээд зүйлсүүдээ хийгээд явбал их зүгээр харагдаж байна анхаарах зүйл бол. За тэгээд би 9 сарынхаа 7 хоногийн бас хөдөлж сугалж гаргаж ирсэн. За тэгээд энд 1-р 7 хоног, 2-р 7 хоног, 3-р 7 хоног, ингээд 4-р 7 хоног гэдэг 4 өдөр би суглаад гаргаад ирсэн байгаа. За тэгэхээр ер нь бол 1-р 7 хоногт бол та бүхэн маань нэг юм магадгүй нэг юм гацсан мэдрэмжтэй байгаад байж магадгүй нэг юм хайрцагдсан дээрээс нэг юм асуудлыг шийдэх гэхлээр ингээд болж өгөхгүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө энэ зүйлээсээ яаж гарах вэ гэхлээр аль болох асуудлуудтай бие даан өөртөө түшиг толгуур нь болоод тийм үү тэр асуудлуудыг өөрөө шийдэх гэж хичээгээрэй. Хит их одоо бусдад хүлээлт тавихгүйгээр ойр дотны хүмүүстэй хит их найдвар тавихын оронд өөртөө найдвар тавь. Өөрийгөө би энэ асуудлыг шийдэж чадна гэдэг юм уу би энэ хайрцагнаас гарч чадна гэдэг итгэлийг өөртөө өгөх хэрэгтэй. Яг энэ Queen of Pentacles-д гарч ирсэн шиг энд 1-р 7 хоног дээр л ер нь нэг юм өөртөө итгэлгүй байдал шиг тийм үү нэг юм шийдвэр гаргах
үе чинь энийг эхний 7 хоногт харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө эхний 7 хоногт өөрөөсөө итгээрээ гэдэг зөвлөгөөг бол хүзрүүд өгч байна. Хоёрдугаар 7 хоногт болохоор page of wands. Page of wands маань энэ дээрс гарч ирсэн. Хувь хүний хөгжилтэй. Тэгэхээр яг энийг чимээр тэрийг чимээр тэр сургалтанд суучмаар те яг нэг юм хүсэл эрмэлзэл дүүрэн 7 хоног. Ер нь бол 2 дахь 7 хоног тэр их өнгөрөхөөр харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө 2 дахь 7 хоногт та бүхэн маань яах вэ гэхээр энэ 2 дугаар 7 хоногт авсан энэ нэг юм шин санаа, энийг хүслээ те ерөөсөө бити ингээд зүгээр нэг юм бодол төдий болгоод орхичоорой. Заавал ингээд хэрэгжүүлээрэ. Хэрвээ та хэрэгжүүлж чадах юм бол тэр зүйл чинь танд ирээдүйд илүү юм урт хугацааны одоо ирээдүйд чинь боломж бололцоо танд ингээд авчрах зүйл. Энэ 2 дугаар 7 хоногт гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр ерөөсөө айцсаасаа болоод бити энэ зүйлийг ингээд юуч биш битгий болгоорой. Тэгэхээр ер нь бол туршиж үзэхтэй, сууж үзэхтэй, сургалт ч гэдэм үү, ямар альва зүйлийг ер нь туршиж үзэхэд бити байгаарай гэж хэлмээр байна. 2 дахь 7 хоног дээр их зөрөгтэй байгаарай. За тэгэнгүүт 3 дахь 7 хоногт болохоор Ace of Swords гарч ирсэн. Нөгөө 2 дахь 7 хоногт маш их юм гал ирч хүч энергитэй байсан бол 2 3 дахь 7 хоног дээр та айгүй юм сэтгэл санаа болон оюун ухааны тал дээр айгүй юм тодорхой чиг зүгтэй болно. Айгүй юм тайван тогтуун болохоор харагдаж байна. Ингэснээр одоо та нэг юм альва зүйлийн үнэн зөвийг те ялгаж чаддаг болон чаддаг үе дээрээс нь шийдвэр гаргах тал дээр те шин одоо суралцах тал дээр гэдэг юм уу юм ахиц бас гарна 3 дугаар 7 хоног те. Тэгээ магадгүй 3 дугаар 7 хоног дээр танд шийдвэр сонголт хийх одоо үе ирэх юм бол сэтгэл санаагаараа гэхээсээ илүү дотоод дуу хоолой тэгээ сэтгэл санаа гэхээсээ илүү аль болох юм лог сэтгэлгээгээрээ сонголтоо хийгээд шийдвэрээ гаргавал танд илүү зохио шүү гэж хэлмээр байна. За тэгээд 4 дахь 7 хоног дээр болохоор Eight of Pentacles маань буруу хараад биш ээ. Тэгээ Eight of Pentacles маань буруу хараад гараад ирсэн. Тэгэхээр 4 дугаар 7 хоног дээр маань та бүхэн магадгүй энэ нөгөө 2 3 дугаар 7 хоног дээр маш их ингээд өөрийнхөө эрч хүч энергийг зарцуулснаасаа болоод тий жоохон юм суралцах тал дээр ажиллах тал дээр жоохон юм анхаарал сарнаа уйдаад тий нэг юм залхаад байх магадлалтай харагдаж байна. Эсвэл нөгөө хит их юм ачаалал авснаасаа болоод нэг юм анхаарал төвлөрүүлэхэд нэг юм хүндрэлтэй байдэн шүү дээ. Яг нэг тийм байдалд 4 дугаар 7 хоног дээр та орж магадгүй байна. Тэгэхээр ерөөсөө 4 дугаар 7 хоног та өөрийгөө ерөөсөө шахаад хэрэггүй. Харин ч одоо ингээд амрах боломжтой бол амраад тий эрс хүчээр ингээд нөхөх тал дээр илүү анхааруул танд хэрэгтэй. Хэрвээ тэгж чадах юм бол тий дараа сард тий эхлэхэд танд илүү одоо ингээд юм эрс хүчтэйгээр бүтээлчээр ингээд иргэн ирэхэд чинь ингээд тусалнаа. За ингээд 2 дугаар бүлгийн маань уншлага дуусч байна. Дараагийн бичлэг хүртэл баяртай. 3 дугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. Бүгдээрээ гол картагаа танилццгаая. Knight of Cups. Тэгэхээр 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань 9 сард маш ийм зүүн совонгоо сонссон. Дээрэс нь бусдад өөрийнхөө юу бодож байгааг, яамаар байгааг сэтгэлээ илэрхийлсэн. Дээрэс нь магадгүй хүнд сэтгэлээ илчлэх бас үе ирж байгааг сануулсан ийм карт гарч ирсэн байна. За би зүүн талд болохоор ажил, карьер, сурлага, баруун талд болохоор хувь хүн дээр илүү их төвлөрсөн картуудыг гаргаад тавьсан байгаа. За тэгээд ажил карьераас эхэлцгээе бүгдээрээ. За хамгийн ихэнд энд Four of Wands хөдөр маань гараад ирсэн байна. Тэгэхээр 9 сард та бүхэн маань өмнөх саруудаа бодоход арай илүү одоо ийм ажил төсөл дээрээ ч гэдэм үү сурлага дээрээ ч гэдэм үү баг хомтолон гэхээсээ илүү өөр дээрээ илүү анхаарсан ганцаарчилсан ажил илүү хийхээр харагдаж байна. Тэгэхээр мөн та бүхэн маань бусдад хэд их одоо хүлээлт тавихгүйгээр тэгээ бусдад хүмүүстэй бусдад багийнхаа хүмүүст ч гэдэм үү бусдад хамт ажилтдаг хамт сурдаг хүмүүстэй хэд их итгэж найдаж тэгээ тэр хүмүүсийнхээ ард хойш суухаас илүүтэйгээр өөрөө манлайлаад өөрөө тэр зүйлээ удирдаад явахыг энэ Magician хөдөр маань бас сануулж байна. За тэгээд The High Priestess хөдөр манаас гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол 9 дугаар сард 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс дунд маань бичиг баримттай холбоотой ажил хийдэг. Дээрээс нь бичиг баримт хөөцөлдөгч байгаа хүмүүс маань байвал бичиг баримтаа маш сайн нэгтлээрэй гэдгийг энд сануулж байна. Аливаа зүйлээ дутуу хийх үе те үг үсгийн алдаа гарах үе гэдэг юм уу. Ер нь бол бичиг баримтаа маш сайн ногтлох хэрэгтэй шүү гэдгийг энд хөдөр маань та бүхэн сануулж байна. За дээрээс нь энд Six of Swords хөдөр маань гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол магадгүй үзэж байгаа хүмүүс дундаас маань шилжилт хөдөлгөөн хийж байгаа хүмүүс байж магадгүй төсөл хоорондоо солих те төсөл шилжих гэдэг юм уу хилтэс сэлжих сургууль
сэлжих. Дээрээс нь магадгүй бас 100 хэдэн хүмүүс маань аяллаар явах, томилтоор явах, тэ ажилтай холбоотойгоор томилтоор явах бас байж болно. За эсвэл компани хоорондох буюу одоо ажилласаа гараад өөр шин зүйл хийхийг бас бодож магадгүй. Тэр талаар бас тийм шилжилт хөдөлгөөн байж бас магадгүй харагдаж байна. За тэгээд энд Night of Wands маань гарсан байна. Тэгэхээр ер нь бол 9 сард ажлын тал дээр маш хурдан, маш их эрч хүчтэй тэ одоо маш их юм хүсэл эрмэлзлээр дүүрэн за тийм 9 сар бол өнгөрөхөөр харагдаж байна. Тэгэхээр ер нь бол нэгтгээд хэлэхэд та бүхэн маань бусад хүмүүст найдахын оронд өөртөө илүү их найдах хэрэгтэй. Өөрийнхөө төшөг толгойд болох хэрэгтэй. Өөрөө илүү их одоо бичиг баримтаа өөрөө илүү их шалгадаг, өөрөө илүү их одоо тэр зүйлээ одоо удаж байгаа зүйлээ өөрийнхөө хийж байгаа зүйлийг өөрөө илүү их шалгаад, өөрөө илүү их тэр дээрээ цаг заваа тий гаргаад дээрэс нь өөрөө тэр зүйлээ удирдаад явах юм бол энэ нь маш цаашаага үр өгөөжтэй, маш хурдан бас одоо шийдэгдэх асуудлуудыг тий маш их хурдан шийдэгдэх байдалтай байна. Тэгэхээр ер нь бол 9 сард гол тоглогч нь та бүхэн маань өөрсдөө байхыг сануулж байна. За тэгээд Four of Wands маань давхар бас юм суур гэж явдаг. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань магадгүй цагийн зөв зохион байгуулалттай байх хэрэгтэй. Дээрээс нь өөрийнхөө тий төшөг толгойр нь болох хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй. За дээрээс нь санхүү мөнгөний тал дээр бас та бүхэн маань бас баг зэргийн үрлэгэн биш те аль болох юм хянамгай байж чадах юм бол ер нь 4 сард энэ суур хэрэглээд гэдэг юм уу суур зүйл маань гарахгүй байх одоо талтай учраас энэ тал дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. За тэгээд ер нь бол энэ 9 сард та бүхэн маань яхаа аргагүй нэг юм манлайлагч байхаар харагдаж байна. Энд ингээл magician утсаар дээрээс Night of Wands хөөзөр маань гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө манлайлахаас битгий татгалзаарай. Бусдын хон битгий суугаарай. Тэ хариуцлагатайгаар бичиг баримтаа гэдэг юм хариуцлагатайгаар хийж байгаа зүйлтэй маш сайн хянамгаа хандаарай. Тэгэх юм бол ерөөсөө урт хугацаанд та бүхэнд маань юм нэр хүндтэй алтар нэр гэдэг юм уу. Дээрээс нь маш юм урт хугацааны үр өгөөж өгөх одоо төсөлтэй ажил байх болно шүү. Дээрээс тийм учраас ерөөсөө хойш суулгуугаар яг өөрийнхөө бүх хүч чадлыг 100% ашиглаарай гэж хэлмээр байна. За би энэ баруун талд болохоор хувь хүний тал дээр хэлэх хөгжил болон хувь хүний одоо юм анхаарах зүйлсүүдийг 9 сард анхаарах зүйлсүүдийг гаргаад тавьсан байна. За энд дахиад нөгөө Four of Wands маань гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань хувь хүний тал дээр ч гэсэн гэр бүл дээрээс нь найз нөхөд ойр дотны хүмүүстэй хит их юм том хүлээлт тавиад хэрэггүй шүү. Тэр хүний хэсгийн одоо хит том хүлээлт тавихлаар магадгүй тэр хүлээлтэнд нь хүрэхгүй та өөрөө шархлах гад байдаг. Тийм учраас аль болох өөртөө илүү том хүлээлт тавь. Өөртөө одоо эзэн байх тал дээр. Дээрээс нь бусад хүмүүсээс дэмжлэг ер нь бол 9 сард бас их дутуу мэт санагдахаар байна. Тэгэхээр та бүхэн маань өөртөө шархлуулахгүй тул аль болох бусад хүмүүс рүү анхаарал хандуулахаас илүү өөртөө илүү анхаарлаа хандуулад өөрийнхөө дэмжигч өөрийнхөө одоо тулгуур нь байгаарэ. За тэгэнгүүт энд Nine of Pentacles хözөр маань гараад ирсэн байна. За тэгэхээр 9 сард магадгүй та бүхэн маань хит их ажлын ачааллын улмаас дараа нэг юм анхаарал төвлөрөхгүй тэ ингээд юм хийж байгаа зүйлээ ингээд төвлөрөхгүй дээрээс нь жоохон сатаараад дээрээс нь юм жоохон залхсан мэдрэмж бас авч магадгүй ядарсан залхсан те ингээ юм хиймээргүй ч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмж бас авсан байж магадгүй авах магадгүй тэгэхээр та бүхэн маань яах вэ гэхээр ерөөсөө 9 сартаа нэг ийм мэдрэмж ирэх юм бол та бүхэн маань аль болох амархыг хичээгээрэй те заавал олон хоног биш ерөөсөө нэг хоног ч гэдэг юм уу ер нь ингээд нэг юм амарх юм бол эргээд ирэхдээ та бүхэн маань буцаад нөгөө анхаарал төвлөрөлт маань хэвэн болсон те буцаад ингээд ажиллах эрч хүчтэй болно. Тийм болохоор яг ийм үедээ буцаад өөрийгөө илүү шахахын оронд амраад буцаж одоо эрч хүчээр дүүрэн ирэх тал дээр анхаарлаа хандуулвал илүү сайн. Тэгэхгүй бол одоо яг ийм анхаарал сарнсан анхаарал юм төвлөрөхгүй байгаа үедээ өөрийгөө мянга шахахад яг ийм гараас юм гарахгүй те нэг ийм жоохон яг ийм 100% өөрт чинь таалагдах тийм зүйл гараас гарахгүй учраас тэрний оронд хэсэг зур амарсан та бүхэнд дээр шүү. Тэгэхээр амраад буцаад ирэхдээ илүү одоо ирч хүчтэй илүү их зүйл одоо хийхийг хүссэн ирмэлцэлтэй байхыг угсаа энд Page of Wands манаас гаргаад ирсэн байна. Тэгэхээр 9 сар та бүхэн маань
хувь хүний тал дээр маш их зүйлийг сурч мэдхийг хүссэн, маш их юм сониуч тэ ирээдүйдээ ер нь бол төлөвлөж болох үе одоо ер нь бол юу вэ гэсэн нэг юм шин санаа одоо юм хүсэл эрмэлзэл дүүрэн байхаар харагдаж байна. Тэгэхээр 9 сар та бүхэнд маань орж ирсэн энэ шин санаа, шин одоо энэ хүсэл эрмэлзлийг зүгээр битээ орхиорой. Магадгүй цааш нь хөгжүүлэхтэй сургалтанд суух ч тийм үү. Яг тэр зүйлийнхаа төлөө бас ингээд нэг юм алхам хийвэл маш юм үр өгөөжтэй сар гэдгийг сануулж байна. Тэгэхээр магадгүй 9 сар танд энэ орж ирсэн санаагаа цааш нь хөгжүүлэх юм бол ирээдүйд таны амьдралд маш их юм урт хугацааны өгөөж өгөх зүйлийн эхлэл шүү. Тийм болохоор өөрөөсөө бити цаг заваа дээрээс нь мөнгө санхугаа харамлаарай. Энд импресс үзэр гараад ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань 9 сард өөрийгөө жоохон хаягаад те өөрийгөө жоохон юм 2-т тавих гад 3-т тавих гад гэж магадгүй. Тэгэхээр та бүхэн маань ерөөсөө тэхийн оронд өөрийгөө би яг юу хүсэж чинь ямар байна гэдгээ маш сайн сонсоод тэрийгээ ер нь бол хэрэгжүүлэх гэж хичээгээрэй. Дээрээс нь өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Өөрийгөө нийт тавих хэрэгтэй байна. Тэ өөрийгөө жоохон анхаарах, дуртай зүйлээ хийх, дуртай хоолоо идэх, тэ дуртай зүйлээ уух гэдэг юм уу. Хамтдаа хоол идэж, хамтдаа юм уух тал дээр бас ядаж гисэн жоохон ч гэсэн сэтгэл сэрэгдэг учраас аль болох юм өөрийгөө хийхийг хүссэн, өөрийгөө бити ингэж хойш тавиад өөрийгөө одоо ийм бити хязгаарлаарай гэдгийг сануулж байна. Өөрийгөө хайрлаарай. За тэгэнгүүт энд дахиад нөгөө Six of Swords маань энд гарч ирсэн өдөр маань энд гараад ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй энэ 3 дахь бүлгийг сонгосон хүмүүс маань магадгүй шилжилт хөдөлгөөн нүүд суух те дээрэс нь ажилтай холбоотойгоор томилдоор явах ч гэдэм юм уу. За нэг тийм шууд утгаараа шилжилт хөдөлгөөн байж болно. Одоо ингээд хот хоорондоос шилжих те ажил компани солих ч гэдэм юм уу. Ийм байж болно. Эсвэл та бүхэн маань өнгөрснөөс маш их юм ачаа тэгээд яваад байна гэдгийг сануулж байна. За 9 сард магадгүй энэ маань ингээд улам хүндрэх гээд байгаа учраас тэрнээс өмнө тэ энэ ачаагаа цөөлөөрэй. Энэ сэтгэлийн шархаа тэ бусдад одоо энэ гомдсон гомдол дээрэс нь энэ хэрэггүй тэ энэ их бодол хэрэггүй одоо энэ бодлын хүлээснээсээ багаар ер нь бол ангижраарэ гэдгийг бас сануулж иж магадгүй. Тэгэхгүй бол энэ маш их юм сэтгэлийн шархтай ингээд сэтгэлийн зовнилтой дээрэс нь ийм их бодолтой цааш нь ирээдүрөөгөө явна гэдэг маань ирээдүрөөгөө удаан очихыг тэ шинэ эхлэл рүү бас их удаашрахыг тэ шинэ эхлэл рүү орохын тулд их удаашралтай байхыг бас илэрхийлнэ. Тийм учраас та бүхэн маань 9 сард аль болох гомдсон гомдол байвал хэрийгээ эдгээх хүнд бас тэ таныг шархлуулсан хүн байвал тэр хүмүүсийг уучлах уучлах гэдэг маань тэр хүнд сайныг самж байгаадаа биш та бүхэн маань өөртөө илүү их сайныг би үннээс илүү хүртэх ёстой. Би өөртөө илүү их одоо зөөлөн хандах те өөртөө илүү ихийг хүртүүлэхийн тулд хүртэхийн тулд ер нь бол тэр хүмүүсийг уучлж байгаа гэдгээ бас санах хэрэгтэй. Тэгэхээр та бүхэн маань уучлах зүйлээ уучлаад артаа үлдээх зүйлээ артаа үлдээж ийж урагшаага арай илүү их шүжтэй арай илүү хурдан урагшлах боломж нэгдэж шүү. Тэгэхээр ер нь бол өнгөрснөөс хит их ачаатай, хит их одоо сэтгэлийн зовнил, хит их юм бодсон байдлаа бас багасгах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Тэгэхгүй бол одоо энэ 6-гийн сэлэн маань цаашлал те улам ихсэн шүү дээ. Ер нь бол 7, 8, 9, 10 гэл бүр улам ихсээд идэг учраас та бүхэн маань тэрийг санаад аль болох одоо ингээд баг дээр нь өөрийгөө эдгэх тал дээр 9 сард бас арга хэмжээ аваарай. Дээрээс нь импресстэйгээс холбоотой бол те 9 сард яхаа аргагүй та бүхэн маань өөрийгөө нэг юм эмчлэх, эдгэх те тал дээр илүү их анхаарах. Өөрийнхөө яг юу хүсэж байгааг илүү их олж мэдэх. Дээрээс нь бусдад анхаарлаа тавихаас илүү өөртөө илүү их анхаарлаа тавих. Би өөрөө яг юу бодож байна? Би яг юу мэдэрч байна гэдэг тал дээр илүү их ажиллаад өөр дээрээ илүү их одоо цаг хугацааг өнгөрөөсөн чанартай цаг хугацааг өнгөрөөсөн тэгэж одоо чадвал та бүхэн маань 9 сарыг маш гайхалтайгаар давхаар харагдаж байна. За би 9 сарын 7 хоногоос өдөр гаргаж тавьсан. За ингээд 1-р 7 хоног 2-р 7 хоног, 3-р 7 хоног, 4-р 7 хоног гэдэг ийм 4 өдөр гаргаж ирсэн. За тэгэнгүүт 1-р 7 хоногт яхаа аргагүй нэг юм та бүхэн маань өнгөрсөндөх нэг юм таныг одоо орхиод явсан зүйлс, орхиод явсан хүн гэдэг юм уу байхгүй болсон зүйлийнхаа араас хит их хараад
танд одоо байгаа, одоо таны хажууд байгаа зүйлийнхаа хажууд, одоо таны хажууд чинь хэн бэ? Ямар хүн бэ? Ямар та зүйл юу тэр хүмүүсээс сурсан байна гэдэг юм уу? Энэ байгаа зүйл дээрээ фокуслахаас илүү байхгүй зүйл дээр айгүйх ингээд фокуслаад байна. Тэгэхээр ер нь бол энийг 1-р 7 хоногт бас та бүхэн маань жоохон эмсэтгэл гутардаг ч гэдэг юм уу? Иймэрхүү өнгө айстай байх учраас энийг энэ тал дээр бас анхаараарай. Одоо нэгэнд байхгүй болсон зүйлийг араас харамсаад энэ аягнууд буцаж босч ирэхгүй учраас байгаа зүйлээ би өшөө илүү юу хийж чадах уу? Тэр зүйл дээр илүү их анхааруул 1-р 7 хоног маань бас айгуу дэжгүй давагдаад чаднаа. Хэрвээ яг ийм гутарсан чихтэй байх юм бол нэлийн гутраад юм орохоор харагдчих бай. За тэнгууд 2-р 7 хоногт болохоор Ace of Swords маань доош хараад гадарсан байна. Тэгэнгүүт 2-р 7 хоногт та бүхэн маань хүнд юу гэж хэлж байгаагаа бас анхаарах хэрэгтэй. Хүн амтан бас гомдоох тал бас байж магадгүй. Санаанд өгч гэдэг юм уу нэг юм бодоогүй хэлсэн үгэнд чинь нөгөө талыг чинь хүн бас жоохон гомдох тал ажиглагдчих магадгүй. Дээрээс нь энэ 2-р 7 хоногт энэ ажилтай холбоотой тэр нөгөө бичиг баримтын жоохон асуудал гарч ирж магадгүй гэдгийг бас сануулж байгаа байх. Тэгэхээр та бүхэн маань 2-р 7 хоногт ажил дээр илүү сайн нэгтэлсэн төвлөрсөн байхыг бас сануулж байна. За 3-р 7 хоног дээр нөгөө 8 of Pentacles манаас гараад ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань 3-р 7 хоног дээр маш их юм анхаарал сарнсан, хийж байгаа зүйлээсээ залхсан, ядарсан нэг тиймэрхүү байхаар харагдаж байна. Тэгэхээр та бүхэн 3-р 7 хоногт тийм мэдрэмж авах юм бол амрах өөрийгөө одоо жоохон амарчих юм бол дараа буцаад айгүй юм ирч хүчтэйгээр сэргэлэн цавоо буцаад ирнэ. Ажлын бүтээмж илүү нэмэгдэнэ гэдгээ бас санаарай. Хитгэн өөрийгөө битгий 3-р 7 хоног дээр шахаарай. Байгаагаар нь хүлээж авахд болох байгаа шүү. За дөнгөж 4-р 7 хоногт болохоор Knight of Cups. Knight of Cups манай гол хөзөр маань 4-р 7 хоногт гарч ирэх нэ. Тэгэхээр та бүхэн маань 4-р 7 хоногт магадгүй хүмүүс сэтгэлээ илчлэх эсвэл та зүгээр өөрийнхөө юу мэдэрч байгааг бусдад нээж хаалгүйгээр, нууж хаалгүйгээр хэлэх. Дээрээс нь маш их юм зүн, совин мэдрэмж чинь бас их хөгжсөн, өөрийгөө их сонсон 7 хоног байхаар харагдаж байна. Тэгэхээр 4-р 7 хоногт маань та бүхэн бусдад маш их юм нээлттэй харилцсан 7 хоног байхаар харагдаж байна. За ингээд 3 дугаар группийн маань уншлага дуусч байна. Дурсамж тараад байлаа. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.